Дархуул аймгийн засаг дарга Насанбат хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хэлтсийн дарга Баясгалан, Халинит компани захирал Амрбат, Цайхан дунд сургуулийн захирал Бямбаатар, Шинэ орчин трейд компани захирал Батбүрөв нар 2017 оны 1-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах хорны Ухаа хотод ажлын ажил хийгээд ирлээ. Энэхүү ажлын гол зорилго нь тус хотын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын ажилтаа газар дээр нь танилцаж, харилцан туршлага судлах, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, харилцан ойлголцлын санамжигт гарын үсэг зурхад оршиж байлаа. Баутия лаунж төмөр зам, Баутия төмөр гангийн үйлдвэр 1958 онд ашиглалтанд орсноор Ухаа хотын хөгжил бүтээн байгуулалтын ажил эхэлсэн түүхтэй ажээ. Тус хот нь Хабьован, Ванду, Ханян гэсэн 3 хушуутай бөгөөд тогтчлолтоор бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах хорны 4-р ордог байна. Сайн чанарын коксчин нүүрс, шаазангийн шавар, цагаан шохоо, төмрийн хүдэр, эс болон бусад байгалийн баялагаас гадна соёлын өв ихтэй хот юм байна. Бүгд найрамдах Хятад ард улсын өөртөө засах Өвөр Монголын Ухаа хотын удирдлагуудтай хоёр хотуудын хоорондын найрсаг харилцан хамтын ажиллагааг өрнүүлэхээр санамжчигт гарын үсэг зурлаа. Тэгэхээр энэ хотын түүх нь өөрөө манай Дархан уул аймгийн түүхийн ижил төвшөнд байх юм. Нийтдээ энэ хот 40 гаруй жилийн түүхтэй 550 мянган хүн ажиллаж амьдарч байгаа орчин үеийн шийдэл технологи бүхий сурлагдсан ийм үйлдвэрүүдийг бий болгож хөгжүүлж байна. Бидний олон жил ярьж байгаа үйлдвэр технологийн паркийг үнэхээр өөрийнхөө орны онцлог газар зүйн байршил өөрсөндөө байгаа давуу тал зэргүүдээр түшиглэж үйлдвэр технологийн паркийг үүсгэн байгуулсан байна. Тухайлан хүнд үйлдвэрийн чиглэлд нүүрс боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрлэлийн чиглэлүүдээр эцсийн бүтээгдэхүүн гаргах, боловсруулахаас ахгуулаад эцсийн бүтээгдэхүүн гарах үйлдвэрүүдийг цогц хэлбэрээр хийж бүтээснийг нь бид нэр энэхүү аяллахаа хүрээнд үзэж танилцлаа. Цаашид энэхүү хотын удирдлагууд Дархан уул аймагт 6-7 дугаар саруудад ирж Дархан уул аймгийн хөгжил дэвшил яг хаана нь хөрөнгө оруулалтыг хийвэл ашигтай байгаа, хаана нь тусалж дэмжүүл энэ хотуудын ард түмэн хоорондоо хэн нэгэндээ тусалцаа дэмжлэгийг бодиттой үзүүлэх юм бэ гэдгийг газар дээр нь үзэж улмаар 2017 оны 10 дугаар сард албан ёсны гэрээнд гарын үсэг зурхаар өнөөдөр санам бичигт гарын үсэг зурлаа. Ухаа хотыг бүгд найрамдах Хятад ард улсын уран бичлэгийн хот, говийн Баянбүрд, усан үзмийн үлгийн нутаг Чулуун хот хэмээн нэрлэх тохиолдолж байдаг байна. Сүүлийн жилүүдэд Ухаа хот нь байгаль эколог, хотын эколог төр суурлан амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхүүднээс нэлээдгүй ажлыг хийжээ. Ажлын айлчлалын үеэр тус хотын орчин үеийн уран бичлэгийн музей Монгол үндэстний сургууль, ажлын айлчлалын үеэр тус хотын орчин үеийн уран бичлэгийн музей Монгол үндэстний сургууль, шар мөрний Хабьован тохон, ус ашиглалтын газар, Харибын тохон үйлдвэрийн хүрээлэн, их нэлгсэн эмнэлэг, Монгол Хятад эмнэлэг, Ханьсын архины групп хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлахаар болсон юм а. Насанбат даргатай уулзаж харилцан ярилцсны үр дүнд хоёр тал цаашид эрдэс баялагын салбарт тухайлбал нүүрс хайх, олборлох, ашиглах, төмрийн хүдэр хайх, олборлох, ашиглах, шохон чулуу хайх, олборлох, ашиглах талаар маш өргөн хүрээтэй хамтын ажиллагааны боломж байгааг олж мэдлээ. Үүнээс гадна хоёр талын соёлын харилцаа, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын салбарт маш өргөн хамтын ажиллагааны орон зай байгааг мэдсэн юм а. Цаашид Насанбат даргын айлчлалын үр дүнгээр хоёр тал аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэндийн талаар хамтын ажиллагааны бодит алхмууд хийх болно. Бид Насанбат даргын урилгыг маш баяртайгаар хүлээн авсан бөгөөд нөхцөл бололцоо бүрдсэн үед Дархан уул аймагт танилцахаар айлчлахаар очих болно. Мөн Насанбат дарга болон Дархан уул аймгийн найз нөхөд та бүхнийг дахин урьж байна. Ухаа хотын их хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамжигт талуудын хооронд эргэтгэж найрсаг, харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэн эдийн засаг худалдаа, нийгмийн салбарын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хувийн хвшлийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих, хоёр хотын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийг тусгасан байна. 2017 оны 6 дугаар сард Ухаа хотын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийг Дархан хотод урьснаар энэ удаагийн айлчлал өндөрлсөн юм а.
Audio Jungle.